1982 онд циркийн их айлд туслах ажилтнаар орж түүнээс хойш 2 жилийн дараа циркийн урлагт урван орсон байдаг. Тухайн үедээ мэрэгжлийн зах зохихгүй идэр залуу орж мэрэгшиж эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш 36 жилийн турш тасралтгүй циркийн урлагт хүчин зүтгэж өнөөдөр уран бүтээл урлагийн авьяасаа үр хоочтой өвлүүлэн ява 3 үеийн циркчид юм. 3 үе гэдэг нь түүний нэрний өмнө байнга дагаж хэлэгддэг Бадарч. Түүний аав Бадарч Монголын циркийн анхны жүжигчдийн нэг төдийгүй хүүгийнхээ энэ амьдралын зам мөрийг засаж өгсөн ганц хүн юм. Ганцхан хүү төдийгүй мэрэгжлийн олон циркчдийг өөрийн гараар бэлтгэж Монголын циркийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан нэг юм. Манай авч өөрөө циркт нэлийн нэр хүндтэй бас тэгээд бас л тийм хүн байсан чинь энэ нөхрийг одоо цэвэрлэгчээр оруулчих гэх. Би цэвэрлэгчээр анх орж ирсэн циркт. Тэгээд анх цэвэрлэгчээр орох чинь нэг ийм бидүүс туслах менежер одоо байхгүй нураа хайцсан билээ. Тэгээд туслах менежергээд тусдаа би зүжигчд би өглөө 10 цагаас иж бие халаадаг байхгүй. Тэрийг би өглөө 8 цагт ич газ цэвэрлчихэд хамгийн юм цэвэрлээ ус ингээд ахгүй шороо тасбууж ихгүй тийм болгоод тэрийг сайхан ингээд цэвэрлчихэд тэгээ байж идэг. Тэгээд заримдаа дуусаагүй жигсэн зарим нь арай эрт ирнэ шүү дээ. Ийм ихтэй хүмүүс чинь тухайн үед октоо чинь ингээл бараг л ингээд нэг купалын би чи хичээл зүгээр юу яасан эсвэл тэгээд нэг сар 2 сар хэртэ явсаа. Тэгээд тэр манай туслах. Тэгээд тухайн циркийн захиргааны хүмүүс нь намайг мэдэн шүү дээ. Би чинь бүр хар багаас цирк дээр өссөн 60 оноос хойш чинь топ цирк дээр байсан чинь энэ нөхрийг одоо яагаад ингээд цэвэрлэгч хийлгээд яваад байгаа энэ нөхрийг одоо жүжигчин болох бэлдэг энэ төргээд манай авруу тэгээд үгүй энэ нөхөр чинь ерөөсөө өгдөөдгөө сонсдгоо хөхтгээд ийм нэг бас тэгээд тэр үе чи одоо намайг мэддэг чинь нацгой нацгой амьд байсан цэндой шогш байлаа амьд байсан мажиг сургай бүгд бүх хахунд байсан юм уу ер нь намайг циркт орох чинь тэгээд одоо энэ хүний циркч юм бол одоо энэ би хааг нь ашигла гэд ингээд тэгээд нөгөө хүмүүс чи шаардаад байхлаар яах намайг чинь юу руу оруулна штэ. Одоо энэ циркийн туслах ажил чинь униформ гэж нэг ажил гэдэг. Тэгээд би чи 230 төгрөгийн цалинтай байжгаад тушаал дэвшээ 300 төгрөгийн цалинтай болдгийг. Нэг тийм түүхтэй. Хүүгийнхээ хүсэл зоригийг хурцлж хүн болгосон хүн бол түүний аав. Тэр ч утгаараа Батаах Монголын циркийн урлагт аавынхаа үлдээсэн олон мянган урын санг дахин сэргээж үзэгчдийн хүртэл болгох том мөрөөдөлтэй. Тиймдээ ч олон улсын циркүүдэд Монголынхоо нэрийг дурсгаж Монгол үндэсний соёл, урвхан, чадвар шингэсэн олон бүтээлийг төлөвлөж байлаа. За би бол Мерсес цаг хугацаа алдсан. Тэгэхдээ би аавынхаа хийснийг хийж амжаагүй ганц 2 юм хийж амжаагүй. Тэр нь жоохон тийм харамсаад байд. Би уг нь Монголд ирээд 2011 онд ирчээд 70-ны хойгоор ирчээд хөгшүүлтгээ золгочоод тэгээд бас чадхтгаараа бас тусдан дэмээ өгөөд тэгээ 12 онд намайг хүрээдрээ чи Монголд бол төс ажилд гоё ажилтай болно гэд ингэж яриад байхдаа би хүрээд ирсэн байхгүй. Тэгэл тэрнээс хойш би зогсож байгаа байхгүй те. Юу ч хийхгүй. Тэгээд тэрнээс хойш би одоо 20 он хүртэл 8 жил баг юм хийсэн ба шүү дээ. Нэг үг хэлэхэд. Тэгэл нэг сургуульд нэг жил 2 жилдээ багшлаа. Нэг хүүхдүүд өөрн болохоо Монгол хүүхдүүд бол төвчээртэй бас сурыг гэсэн сурчдаг юм бэл. Хамгийн миний оргил үе чинь 85, 86, 87, 88 онд бол би аавын номерыг дандаа хийсэн болохоор 88 онд нөгөө хэсэндээ тэнцвэргээд одоо хамгийн оргил номер л да Монголын зэрэгт байх. Одоо ч гараагүй л байгаа л да. Тэр номерыг би хийсэн. Тэгээд яг тэр бол миний оргил үе байсан. Тэгээд тэрнээс цаашгаа ингээд би дагаад групптэй шинээр групптэй авч явлаа. Тэгээд тэр бол бас их чанга байсан. 94 онд Швейцар руу гарахад би нэг хэдэн хүүхдүүдтэй бат цугаар бат жаргалаад ингээд хариуцах гэдэг энэ 3 хүүхдийг шинээр сургаад өөрийнхөө номерт игээд ингээд бид нүс чинь гуруула дөрүүлээ 3 номертой л явдаг үл шүү дээ. Тийм дүү байлаа. Тэр үйл 94 он хүртэл би нэг их том сайн явсан гэж боддгийг.
Батан 1984 онд акробат 4, 1985 онд жүжигчин Наран Туяатай хамтран акробат этюд, 1986 онд жүжигчин Бямб Цоодол, Бямб баригч Наран Туяа нартай хамтран бөмбөлөг дээрх тэнцвэр, 1988 онд хэцэн дээрх тэнцвэр үзүүлбэрүүдийг тус тус тоглож байлаа. Түүний уран бүтээлийн онцлог нь өөрийн эцэг Бадарчин бөмбөлөг дээрх тэнцвэр, хэцэн дээрх тэнцвэр үзүүлбэрийг өвлөн авч тоглосноор Монголын циркийн манежинд өнөө хүртэл дахин давтагдаагүй үзүүлбэр болж чадсан юм. Миний оргил үе байсан. Тэрнээс хойш нэг буураагүй л дээ. Тэгтээ бол Швейцарт гарлаа дараад нь Бразил руу явлаа. Гэр бүлээ циркч боллоо. Энэ л өөр гавья гэж юу байгаа тийм ээ. Би нэг өөрөө ингэж боддог юм. Миний хийсэн хэмжээний номерыг одоо болт хүмүүс одоо шинэ би аавах номерыг хийж бас нэг ганц хоёр номерыг хийж чадаагүй л явж байгаа шүү дээ тий. Тэрийг хийлгэчихсэн гэсэн нэг тийм бодол байдгийг. Яг өөрийнхөө хийжсэн номерыг хүнд тавиад өгье гэсэн нэг тийм бас бодол байдаг юм аа. Би чинь бас Бразилд чинь хамгийн сүүлд хүндэж ингээд одоо нэг бөмбөгтэй нэг номер хийгээл тэр мэрэгэр чи одоо өстой од болоо шуугуулаад байхгүй номерыг нэгээд энэ чинь нэг балсан шүү дээ. Тэгээд нөгөө хүчрээд нөгөөтгөө хийх юм бодоод ингээд бодсон эндээс дэмжлэг монголчууд маань болохоор энд ирээд би тэрийг олж хараагүй. Тэгээд тэр номероо яг залуучууд байдаг юм бол тэ сурчих тийм одоо ч хүмүүс чинь нэг хүнийг ингээд цирк бол хүнийг хуурдаг гурдаг биш байхгүй. Залуу үед бол бүр хуурах хэрэггүй тийм ээ. Би бол яг нөгөө бөмбөг гэтэл минийх чинь 10-аас 20 хэлний мөнүүд ингээд байж ирсэн болохоор чинь зэрэг тэрийг л үзүүлэх хийсэн гэж нэг тийм боддгийг. Гэхдээ яг тэр болсон ч болоогүй ч одоо болсон. Би одоо 60 хүрчлээ. Одоо би надаас өөр цааш юу гарах гэдэг тийм. Аль ч улсад очисон монгол хүн монголоор л байдаг. Тийм ээ. Одоо шинэ монгол гэж зарлахгүй бол дотроо жоон тийм тий бас тийм байдаг. Ер нь бол Монголын цирк, Монголын жүжигчд бол хааж очисон яг л ингээд альж менежмент гарсан. За би монгол хүн шүтэл гэж бодно. Тэгэл яг огшоод юм уу, омгшоод юм уу те хамаг юмаа л хийн. 1988-аас 1992 онуудад Орос улбаны улс, Унгар, Франц, Итали зэрэг орнуудад аялан тоглолт хийж циркийн урлагч Чин өнгө төрхийг бүрдүүлээ зогсохгүй Монголын урлагийг дэлхийд таниулах гараанд бэлдсэн юм. 1993 онд их нутагтаа ирээд залуу жүжигчдийг сургаж тэдний хамтаар Монголын циркчдийн анх дугаар их наадамд хөгжилтэй тулах тэнцвэр гурвал гар дээр үсрэлттэй акробат зэрэг үзүүлбэрүүдээр 3 дугаар байрыг шагналлаа. Тухайн үзүүлбэрүүдээ 1994 онд Швейцар улсын Гассер Олимпиа циркэд төлөвлөв. Үүнээс хойш Бразил, Аргентин, Перу зэрэг улсуудад циркийн урлагийг сурталчилж тухайн орнуудын телевизээр Монголын циркийн урлагийг алдаршуулж байлаа. Энэ бол зөвхөн Батагийн амжилт биш юм. Тодорхойлбол Батагийн ариун санаа 7 настайгаас эхлэн аваараа багшлуулж циркийн нугаралд тэнцвэр акробатын төрлөөр хичээлж эхэлсэн. 9 настайгаас эхлэн анхны тоглолтоо хийж Монгол төдийгүй Бразил улсад бяцхан циркчин эх орноо сурталчилж байлаа. Охин хүү хоёр цирктэй байдаг. Охин маань бит хоёртой 95 онд хамт явсан охин маань. Тэгэхэд 6 настай байсан. Тэгээд 7 наснаас эхлээд сургууль хийж эхэлсэн. 7. Тэгээ 2 жил сургууль хийн. Ягаад гэвэл нөгөө стоик нугралтын номерч удаан сургууль 2 жил сургууль хийгээд номер гарч исэн байгаа. Хүү маань бол нөгөө би өөр айлын ганц учраас ээжтэйгээ орхицсан байсан. Тэгээ ээж маань өнгөрсний дараа бид нар ингээ хүүгээ эргэж аваад Бразилда. Тэгэхэд 14 настай ирсэн. Хүү маань 14 настайгаас эхлээд 16 нас хүртлээр яг адилхан дүүшгээ 2 жил сургууль хийгээд тэгээд дүүнч гэсэн аавтайгаа хамт акробат 2 номер тоглоод дараа нь ахын ч гэсэн аавтайгаа хамт акробат 2 номер тоглож исэн. Тэгээд яг аав нь яг нөгөө багш коуч гэдгээр явдаг. Тэгэхээр зэрэг яг эхлээд ямар ч үсэн хүнтэй ажиллаад сурчин номер хийгээ сурчгаар өөр дараа нь тэгээд тусад нь нугралтынх нь номерыг тавиад өгсөн. Хүүд минь үн адил эхлээд акробат 2-ын номерыг хийгээд дараа нь тусад нь тэнцвэрийн номер тусад нь тэртээ түргүү том болж байгаа юм чи бас тусдаа номертай байсан дэргээд. Тэгээ бид нар паркаас гараад театруудаар бас юугаар циркээр нэлээ явсан л да. Эргээд бид нар паркт ороход дөрүүлээ 6 номерт орж исэн шүү дээ. Энэ сайхан циркийн урлагт одоо хөл тавьсан одоо миний багш чинь миний нөхөр.
Тэгээд охин хоёр маань ч гэсэн одоо циркчин болсон. Би тэрэнд их баяртай байдаг. Бүгдээрээ нийлээд хараа тэмцэнэ гэдэг л хамгийн чухал шүү. Тэг гэр бүлээрээ ингээл нийлээ бид нар чинь тэр хүний оронд тэмцэж л яваа шүү дээ. Амьдрахын тулд тэгтээ бол амьдрсан шиг амьдрч тэмцсэн шиг тэмцэж явсан. Тэгэхээр өстө гэр бүлийнхэнтэй хайртай шүү. Тэгтээ одоо хүү маань дурсдгал бах л да одоо өөр хувийн бизнес хийгээд Бразилд байдгийг. Охин маань одоо үргэлжлүүлээ явж байна. Үнэхээр бахархмаар циркийн 3 дахь үе. 3 үеийн циркчдийн хувьд анхны циркчин Бадарч улсын циркэд жүжигчин циркийн багшаар ажиллаж байсан бол түүнээс цааш Бата аавынхан ажлыг өвлөж олон мянган шав бэлтгэсний нэг нь түүний гэр бүлийнхэн байлаа. Түүний эхнэр Инхцэг, хүү Ганбаатар, охин Ариун санаа наран циркийн урлагт өөрийн өнгийг тодорхойлж олон улсад нэрийн мөнхсөн бүтээлч юм. Тэгээд тэр Бразилчин гадны хүмүүс үлгэрээс ажилладаг юм байна шүү дээ. Зөвхөн л өөрсдөө нөгөө ажилгүй хүмүүс их байгаа. Тэгэл өөрсдийнхөө л багш нарыг авна. Гадны багш тэгж нэг ажилуулахгүй. Тэгэхээр миний юунд юу тулгуурсан гэхээр би заавал нэг ажил хийх хэрэгтэй болох нэ дээ. Цалин авахын тулд 2 хүүхэдтэйгээ нөхөртэй байгаа юм чи нэг хүн хүний цалингаар юу болох вэ? Яг групп хариуцж байгаа гэдэг нэг жоохон мөнгө өгдөг. Тэгэхээр менежмент гарахын тулд за би ерөөсөө л нэг юм хийсэн дээр юм байна. Хинээс чалтгаалахгүйгээд тэгээд одоо нөхөртөөгөө яриад нөхөр маань миний багш болоод тэгээд би хоёул эхлээд цагирганы номер хий гэж бодсон. Харахад нэг одоо бид нар эмэгтэй хүмүүс ингээ харахаар цагирга хийж байгаа хүмүүс нэг амархан хийгээд идэг шүү дээ тий. Эргүүлээл ах юм байна гээл. Тэгээд яасан чинь тухайн үед цагирга нь олдоогүй хоёлаа хайгаад дэлгүүр хоршоо байхгүйсэн тухайн үед яг нэг юугаар яаж хийдгөө мэдэхгүй. За тэгээд би нөгөө эхний удаад гарахтаа нөгөө нуграач охины гаард ёсол зөксдөг байсан байхгүй юу? Одоо группийнхан. Тэгээд тэр маань нэг алчуур эргүүлдэг байсан. Тэгээ би ер нь яг энэ алчуурыг биш нэг алчууртай бүжиг би ямар нугарч чадах биш. Тэгэхэд чинь би чинь 34 5 настай л хүн байсан юм чинь. Тэгэхээр зэрэг нэг ийм алчууртай бүжиг хийгээд тэгээ алчуурын арай өөрөөр яг ингээд нөгөө уян налархаа ингээд нэг гой бүжиглж байгаа юм шиг алчуур нь ингээд тэр болохоор нугаралт болохоор өөр алчуур байхгүй. Тэгээд алчуурны номер хий гэж бодоод хоёлаа шийдээ тэгээд тэр номерыг хийж эхэлсэн. Бараг тэр алчуурыг би ер нь 10 удаа ойсон. Миний үндсэн мэргэжил бол би одоо 84 онд Эрхүүгийн багшийн дэдийн Орос уран зохиолын анги төгссөн байгаа. Тэгээд 10 жил багшилсны дараа манай нөхөр Бразил улсад одоо ингээд нөгөө гэр бүлээрээ 2 жилийн гэрээнд цирк хийх болоод тухайн үед нөгөө бүх орос хэлний багш нарыг англи хэлний багш нар болгоод бид нар чинь курс төгсөөд англи хэлний багш болчихсон байсан. Тэгээ яг уу гэрээ хийсэн одоо хүн маань за ингээд группийг чи хариуцж авч явна англи хэлтэй юм чинь гээд тэгээ бид нар Бразил улсад очиж ирсэн. За яг одоо яг өнөөгийн шатанд юу болж ийн гэхэлэр зэрэг ер нь ховчлол болвол ингэж ойлгодгийг. Яг 90 оны үед бол Чулуунбаатар даргаыг байх үед бол цирк маань өөрөө нөгөө аж ахуйн тооцоотой болцсон. Бие дааж болох юм байна гэсэн тийм үндслэлтэйгээр одоо суурин тавигдаад ихсэн байхгүй. Тэгээд тэр үед чинь 89 онд чинь Машбат чинь манай ерөнхийлөгчийн найруулагч маань хэдэн жүжигч аваад гэр циркгээд Герман руу гараа явчлаа. Тийм ээ. Тэгээд 90 онд чинь одоо тухайн найруулагч 91 онд ч үнэ тухайн найруулагч манай ерөнхий найруулагч зоргоо бас шанд циркгээд аваад гарчлаа. Багаж жүжигчд ингээд бацуг мацхыг аваад гарсан шүү дээ. Тэгэл яг 92 3 оны циркч айгүй хүнд байлаа шүү дээ. Бүрдэж чадаагүй тийм. Гэхдээ ер нь яг нөгөө тохироо ийм цаанаас бий болоод байсан байхгүй доороос. Ингээд зоргоо ингээд бие даагаад гарчлаа. Тэгээд Инхцэг Батулт хоёр ингээд бас ингээд оргил цирк гээд ингээд хийгээд гарчлаа. Ингээд яг ер нь бол нэг тийм манай циркчийн нэг тийм
одоо цаашны цирк стратта болцсон тийм ээ хүмүүс ингээд бие даагаад гарцсан ийм юмнууд болоод байсан байхгүй юу. Тэгээд энийг тухайн үед бол одоо тэгэл хов дээр хүмүүс одоо ингэж ойлгосон юм шиг байна. Ингээд ийм циркийг авчих юм бол баяжчихна гэж ойлгосон юм шиг байна. Тэгээд яг одоо тэгэл би 94 онд гараа авсан би энэ хөвчлийн талаар юу ч мэдэхгүй л дээ. Зөвхөн сүүл сонсож байхдаа бол ямар ч байсан тэр давгдорж авраг бол циркийн бас ахмадуудтай манай намхаа багш намаа манч гисүр багш тэгээд орж дарга тэгээд одоо өөр юм байдаг тэр хүмүүстээ орж нийлж авсан юм байл шүү дээ. Уул нь бол тэгээд тэр хүмүүстэйгээ ингээд нэг жил ажиллаад юм уу тэр нь сайн болсон юм муу болсон бид мэдэхгүй шүү дээ. Одоо 2007 онд ховжлагдлаа гэж сонсогдоод тэр чинь одоо би бол дотроо дургу байсан. Тэгтээ бол би хувийн циркт ажиллаж байсан Баржилд. Дандаа Баржилд ч улсын цирк гэж ерөөсөй байхгүй шүү дээ. Дандаа хувийн хүмүүс ажилладаг. Тэгтээ бол энэ тэгвэл давгдарж авраг авсан юм чинь зөв үнэл авсан юм байна даа л гэж би тухай ч одоо давгдарж авраг шиг тийм нэр хүндтэй байгаа шүү дээ тийм ээ. Одоо Монголын одоо хамгийн л хүчтэй сайхан бүх тэгэл Японы чинь одоо Япон арлаг сумгаар дийлсэн ийм сайн би тэгтэн бас бодож л за энэ зөв үнэн авсан юм болов гэж би бодож байсан. Үнэхээр эмзэглэмээр шүү дээ. Бид нар ингээд анх яг Барзилаас ирэхэд чинь яг хичнээн менежментийн хувьд тухайн үед бид нарыг Барзилд багт менежментийн хувьд одоо асаа авраг авсан гэхэд одоо жишээл хичнээн одоо нарны цирк байлаа гэхэд нарны цирк чинь бол циркийн жүжигчд байхад дотор нь ингээ зөвшөөрөл аваад орох хэрэгтэй, тийм хэрэгтэй байгаа шүү дээ. Бид нар ч 12 онд ирчээл циркээр орё, одоо асаа циркээр орё гэтэл оруулдаггүй. Тийм байлаа шүү дээ. Тэгэхээр бид нарын үе л одоо ингээ өнгөрлөг их дуусж гин гэхэд одоо энэ залуучууд маань те сургууль хийх газар байхгүй. Одоо номерууд маш олон төрлийн жанр номерууд байлаа гэж чинь сургууль хийх газаргүй болохоор хэцүү шүү дээ. Яг Монголд бол яг нуграачд их байна те. Яг зай голохгүй учраас нуграачд маань бас тэгтээ бүр олон өндөр давхарлах юм бол бас л орон зай шаардна. Тэгэхээр зэрэг энэ асуудал бол одоо ингээл телевизээр явж гин, сошиал ертөнцөөр явж гин те. Үнэхээр бас эмзэглэмээр байгаа шүү. Их урлагт зүтгэсэн зүтгэлийн мөр тодулдж өр хойш ирээдүйд өвлөгдөн хадгалагдсан дурсамж түүхийн их харгуугаар хамтдаа аяллаа. Тэдний бүтээсэн, тэднэр бүтээгдсэн циркийн урлагийн их өргөө үргэлж өөдлөн үүд хаалгаа нэн олон сайхан уран бүтээлчдийг төрүүлэх болтугай.